За одоо болохоор пэйж дээр админ нэмж хасах үйлдэлийг зааж өгье. За энэ дээр болохоор хамгийн түрүүлээд Facebook пэйж рүүгээ шилжээд орсон байх шаардлагатай. Setting рүүгээ дараад page setup хэсэг рүү дарж ороод page access гэдээ орчихно гэсэн үг. За page access дотор админ нэмэхдээ одоогийн админ харагдана. За дотроо маш олон админууд байгаа. Өнөөдөр нь пэйжийнхээ шинэ админ нэмэх гэдгийг зааж өгье. За add new дээр дараад next дараад энэчнээс тухайн нэмгэж байгаа аккаунтыг олно гэсэн үг. За ингээд аккаунтыг олоод яах юм бол за одоо тухайн хүний аккаунтн дээр ямар ирэх өгөх вэ гэж байна. За хамгийн эхлээд энэ хамгийн доотлохыг чаглахгүйгээр өгөх юм бол контент буюу пост, reel, story гэх мэтчлэн пэйжийг идэвхжүүлэх бүх төрлийн контентыг оруулах ирэх. За чатанд хариулах, дуудлаганд хариулах. За дуудлага нь болохоор Facebook Messenger рүү шууд дуудлагаар орж ирж байгаа хүмүүст хариулахыг хэлж байгаа. За ямарваа нэг комментиг хянах, дахин сэжигтэй үйлдэлүүдийг хянах, репорт хийх гэх мэтлийн эдгээрүүдийг бас хянана. За Facebook пэйж дээр boost буюу сурчлагаа асаах, устгах, хянах хэрэгтэй. За мөн үзүүлэлтүүдийг харах хэрэгтэй байна. За full control-ыг сонгох юм бол тухайн хүн одоо шинэ нэмж байгаа хүн маань бүтэн удирдлагатай хамгийн том админуудын нэг болно гэсэн үг. Би энийг админ нэмэх, хасах, өөр хүн нэмэх, хасах ирэх өгнө гэсэн үг. За give access гэх юм бол пассворд хийх хэсэг гарч ирнэ. Энэ дээр нууц үгээ хийгээд confirm дарчин гэсэн үг. За ингээд тухайн 31 хоногийн дотор тухайн урилгыг хүлээж авах хэрэгтэй гэсэн үг. За тухайн хүн дээр болохоор тухайны мэдээлэл хэсгээр одоо ингээд гараад ирнэ гэсэн үг. Дурын нэр дээр ингээд таныг админ болох хүсэлт явуулсан байна. Та авах уу, авахгүй юу гэж. Тухайн хүн авахдаа review invite дараад, next дараад, accept дарж иж энэ нэгсэндээ аккаунтаа энэ пэйж дээр одоо админ болж гинэ гэсэн үг. За ингээд refresh хийгээд үзье. Ингээд болно гэсэн. За тухайн хүнийг pages одоо хасах болъё л да. Энэ хоёр том админ байлаа гэж бодоход нэгийг хасах шаардлага үүслээ. Эсвэл ажиллахаа болсон ч юм уу боллоо гэж бодоход энийг буцаагаад remove access дарчихна. За энэ дээр ингээд өөрийнхөө нууц үгийг хий чинь confirm дарна. За ингээд ерөөд бол хасчихна. Ингээд ерөөд бол пэйж дээр админ нэмэх нэ.